Уудам их оронд минь урин дулаан цаг айсвэ. Амар минь сүнүү ээжээ. Ариун цагаан цасаар хэлхийж амьд бурхан таньда энэхүү цагааг бичин сум. Өдгөөхөөс нэг жилийн өмнө үдийд төвийн голын ирэг дээрээс баяртай гэд та хоёртоо зүйлээ цалж байсан минь энэ өдөр мэд. Эргээд бодоход тэр өдөр бидний халуун ам бүлээрээ хамтдаа байсан амьдралын минь нэгэн хөвгөлтэй дурсамж дүүрэн өдрүүдийн нэг нь байлаа. Яагаад та хоёр минь санаж байгаа байлгүй. Цаг үеийн нөхцөл байдлаас коронавигоос болоод эх оронд минь хөл хорой тогтож та хоёр минь намайг хүргэж ирээд төвийн голын мөсөн дээр чимдааны минь түрээд охиноо үдэж байсныг энэ өдөр охиных нь амьдралын нэгэн шинэ үе хүсэл мөрөөдөлтөд хөтлөгдөн герман улсыг зарсан өдөр минь байжээ. Зүүнний үзүүр дээр 1000 будаас хад гагцхүү түн дээр ганцхан л бодоо тогтдог ийм л агуу хувь тавилангаар хүний хорвоод охиндоо гайхамшигтай амьдрал хайрлсанд баярлаж охин нь өдөр бүр талархаж явдаг. Таны минь хатан ухаан үн цэнтэй амьдралын төлөөх тэмцэл үрсэд нь хамгийн агуу үлгэр дуурайл зөв хүн байх утга учир болдог. Ээжээ, охин нь энэ дээрээ одоо л нэг ухаан сууж байх шиг байна. Өрт хожид хизээч таныхаа талаар ийм удаан нухацтай бодож байсан утгагүй. Таныхаа агуу хайр инэрлийг ухаарч баярлаж явандаа өрнө. Тэртээ 2015 онд манайх 3 оюутантай байсан. Хэдий тамын 40 гаруй настайч агаа бид хоёртой зэрэгцэн улсынхаа уун сургуулиудын нэгт академик боловсрол эзэмшиж биднийхэн төлөө Монголын минь ирээдүй болсон бяцхан өрсийн төлөө суралцсан тань үнэхээр бахархам үйл билээ. Энэ бүхнээс харахад та минь бидэндээ хүсэл мөрөөдөлтэй л бол нас, хүйс, хөгшин залуу хэн ямар байх нь хамаагүй өөрийн хичээл зүтгэл хүслээрэн амьдралаа бүтээж орчлон ертөнц дээрх хамгийн зөв зам бол эрдэм мэдлэг боловсрал гэдгийг үйлдэлээрээ батлан харуулсан. Мөн үрээ гэсэн эцэг эхийн сэтгэл ямар агуу байдгийг утгаар нь мэдрүүлж охиныхон мөөжил боловсрал хувь хүний хөгжилд анхаарч хүсэл мөрөөдлийн минь сонсож үргэлж дэмжиж миний охин чаднаа гэж урам зоригоор бадрааж үр хүүхдүүдтэй ир үлгэр дуурайлал үзүүлж амьдралын ухаан сургаж өгсөн таан хоёртоо охин нь баярлаад бахархаад ханахгүй нэ. Хүсэл мөрөөдлөөрөө жигүүр хийж энэхүү замыг өөрөө сонгоод ирсэн учраас цаанахын зовлонг жаргал гэж бодно даваад гарах сэтгэлийн хүчтэй байж сайн боловсрал эзэмшчихэд удахгүй их орондоо сэтгэлийн жаргалтайгаар үегээд очно охин чинь. Ээжээ, охин нь таньда маш их хайртай шүү. Бас маш их санаж байна. Би эрүүл сэтгэл хамглан сайн сууж байгаарай ээж минь. Эцэст нь энэ үйл ажиллагааг зохион байгуулж орчлон ертөнцийн хамгийн агуу хайр болох их өрсийн хайрын гүр болсон Албаны бүгд найрамдах герман улс дахь залуучуудын холбооны хамт олонд шин сэтгэлээсээ талархъя. Хүний төлөө гэсэн сайхан сэтгэл бүхэн үн өгөх байж илүү их дэлгэрэх болтугай. Баян хонгор аймгийн Эрдэнэ цогцсонд суугаа хайртаж гончигдаагийн ганчмэгт Албаны бүгд найрамдах герман улсад суугаа баг охин инх төвшин хоёул эрдэнэ.